маш том хүчин зүйл нөлөөлсөн. Энэ одоо улс төрийн тэмцлийн олон хэлбэрүүд байдаг. Тэнд бол одоо ингээд дуугарах, чигсах, энэ одоо үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх гээд энэ бүхэнд бол маш их бухимдалтай байлаа. Сүүлд нь ер нь бол одоо олон иргэд маань уран бүтээлээрээ тэмц чам шиг чадaltaй хүн бол одоо зургаараа тэмцэж харуулах ёстой гэж хэлсэн. Тэгээд надад ашгүй минь нөгөө корона COVID-19 вирусын тухай төр засгаас одоо 20 цээр тогтоосон чи би заавал амжилттай ажиллах ёстой гэд өөрөө бодоод тэгээд өстой 5 тухтай зохион бүтээж туршилт явуулж жинхэнэ одоо урд нь 1-2 хийгээл хайчдаг байсан зүйлүүдээ бол би олон давтаж хийгээд энэ зурган дээр зурж эхэлсэн. Түүнээсээ өмнө бол би уран зургийн уламжлалт материал дээр хостон дээр маш их зураад эхэлсэн, зураг зараад эхэлсэн байсан юм аа. Улсын хурлын сонгуул 20 онд би нөгөө орох гээд тэгэхэд карматаас 1,000 төгрөг ч авахгүй. Тэгээ би яг энд сууж агаад сутаа хайрхан гэдэг иймэрхүү хэмжээтэй зураг тавиад яг вэ миний зураг бол 5 сая зарагдах зураг. Гэхдээ би сая 500-аар зарчаад бууж өгөхгүй улсын хурлд тэмцмээр байна. Би бууж өгмөөргүй байна. Яагаад гэвэл мөнгөгүй хүн яагаад өрсөлдөж олддгүй. Залуучуудад үлгэр дуурайл үзүүлмээр байна гэд ярьсан лайв гээд тэгс чи өмнөд солонгост идэг залуу худалдаад 5 саяар авсан би итгэхгүй ямар их мөнгөгүй яагаад ингэж авчаа худлаа юм болоо гэд тэгс чи та улсын хурлд өрсөлд заавал мөнгөтэй саятан хүн өрсөлддөггүй залуучуудад мөнгөгүй ийм ухаантай хүн гарах хэрэгтэй гэдэг өрсөлд гэдгсэн. Тэгээ яжс чи дараагийн хүн дэмжиж бас гадаадаас гасанд орж сэмжтмаа гэд найз маань би зураг сонирхдаггүй танаас зураг авах шаардлага ч байхгүй. Гэтэ захиалаад таны мөнгөтэй болох та өрсөлд гэд. Би ингээ автобусаар явхаар хүмүүс айгүй хэцүү болцсон байгаа байхгүй юу. Тэгэл ам хамар нүрээцэн эргэтэй хүн л гэхээр ам хамар нүрээцэн нүүр хөх мөхөлцөн хөх ногоо. Эмгтээчүүд нь болохоор гонигтай автобус хүлээг зогсож байгаа хүртлээр бүгдээр ингээд уйлж мэлцэн нулимстай. Би ийм зүйл анзаараад ингээ хөвгөлтэй гоё байгаасай. Тэ? Айгу гоё өөдрөг болоосай. Тэ энэ хүний тус хүн бүрийн өөрийн тэ ингээд гоё гэрэлтэй гэгээлг юм алдагдчихвол тэр улс сүнэн шүү дээ. Гал дүлэн бадраад тэ асаад байгаа ард түмэн манай ард түмэн шиг шуналгүй ард түмэн хаана зөвхөн Монгол иргэдэг гайхалтай хааны өргөө барьчаад тэнтэй өөр хөвгтэй зүгээр хүчнөө нөрн төрүүлээд өсгөөд бүр чамаг 3700 хүн 4200 хүн үзэж гин гэд коммент бичсний дараа нь би тэгсий багтаа гэд ухрааж үзэж байгаа шүү. Өөрөө тэрийг анзаарахгүй ярьж байгаа байхгүй. Заримдаа одоо нэг урд нь бол надыг нэг 100,000 хүн орж ирэхээр тэдэн орж ирлээ л гэж санаадгүй л хэлчихдэг байсан. Тэгээд одоо сүүлийн үед нэмэгдээд байна штэ вау ураа гэж бичгээр нь би өөр нэрээ их хүн оржсэн мэн гэд мэдээд байгаа. Тий. Тэрнээс яг тэр юм ярьж ингэж явахдаа тэр олон хүн орж иж гэж тэрийг харахч завгүй яриад байна штэ. Харахч завгүй бас тий заримдаа
нөгөө зүрх дараад лайк дарахаар баярлаад дотроос хөөрхөн гэрэлтэл ярьдаг л да. Бас надад чинь зоож өсөө энэ фэйсбુક ертөнц чинь цаана хяналттай юм шиг байна. Тэгэл баахан юм хөстэй биш шүү дээ. Групп руу шидчихээ би тэр дотор нь алцаал ганцаараа миний үнэн бодит зүйлийг хүргээгүй уурлуулж тэгж хүргэжсэн байл шүү дээ. Би бүр ямар сайнтай нөгөө жингээ хасчаад амар баярлаад нөгөө ороод ирэхэр хүнтэй ярмаа санагдаад болтгоо гараад дэлгүүрт очиад энийг дэлгүүрийн хүмүүс яагаад энийг даа ингээл тэр инерцээр орж ирэл лайв асаал нэг яриад л энэ их авахар байсан байхгүй болж байна. Oh yes, I love it. Oh, no. За, одоо би ингээ гараад алхлаа. Цаг явж өгч. лайв хийсэн. Тэгээ хитэн цагийн дараа хүү ямар их хүү үзсэн. Тэгээ коммент үзсэн. Оо штэ надад тест баяр үргээд байна. Тэгсэн штэ. Тэгээд чи ингээд зургаал зур гэхээр үгүй би шантраагүй би улс төрөөр боож өгөөгүй мэдөө битээ намаа улс төрөөс холдуулгатай улс их орноо аврах айгүй хэцүү би бичиж байгаа байхгүй гэсэн чинь хүмүүс маш бохор маш муухай зүйл тэгээд гэл олон болцсон хитэн мянга болцсон тэгэхээр намайг хайрлаад бичээд байгаа юм яг үннээсээ хайрлаад залуу болоороо бие бодоороо тэ чи ийм одоо зэвсэгтэй ийм одоо мафчсан өөрөө ийм урлагийн хүн байж юу ч дийлэхгүй тэ тэгээд намайг амгалан тайван байлгахын тулд айгу үнэхээр бүгд тийч бичээд байгаа юм. Тэгээ би одоо л сүүлдэнд ойлгодог шүү дээ. Миний аав Батын Лөөрөв гэж хүн байсан. Миний аав бол Испани дээрэмчдийн дайнд оролцсон Ахмад дайчин Монголын хамгийн анхны урчуудын салбаруудын анхдагчдын нэг Монголын урчуудын эвлэлийн хорооны анхны 16-ын нэг бөгөөд Баян Улгийн аймгийн салбарын анхны эрхлэгч байлаа. Мөн миний төрж өссөн Өөр хангаан аймгийн Хар хорин сумын соёлын клубын эрхлэгч байсан. За тэгээд өөрөө цэрэг дайчин, цэргийн албан хаагч ийм хүн байсан учраас аймагт томилогтой ажиллаж байсан ийм хүн байгаа. Аавын маань зурсан бүтээлүүдээс та бүхэн бүр тодорхой сайн мэдж байгаа. Цэдэн балгай усан будгийн хөргийг 100 гаруй удаа зурсан. Энд тэнд одоо нэр нь үл мэдэгдэх цэдэн балгай маш гоё юм ленттэй сайхан бүтээлүүд нь маш олон газар ингээд нэр хаяггүй гэд байж идэг. Урчуудын эвлэлийн хорооны анхны зураач 10 өнөөдөр энэ үеийг хүртэл бол бүгд гавьяат ардын зураач Хөдөлмөрийн Баатар болсон байна. Харин миний аав гавьяат ч болоогүй, Хөдөлмөрийн Баатар ч болоогүй, ардын зураач болж чадаагүй маа. Тэр үеийн анхны 10 одоо зураачуд бол урчуудын эвлэлийн хороо болон Монгол даяар мэдж байгаа. Энэ зураачд бол армийн чиглийн зураач одоо Батмөнхгой байна. Авир Мэдгой байна. Урчуудын эвлэлийн хорооны анхны зураачдын нэг Цэвэг Мэдгой, Цэвэг Жав, Одон за ингээл маш олон зураачдыг хэлж олноо. Тэгээд түнчлэн одоо аавын шавнар бэлэг дурслаг командаас төрөн гарсан аавын маань шавнар бол одоо 10-20-ороо баг гавьяатууд төрөн гарчээ. Тэгээ одоо намайг бол тэр зураач шавнар нь бол жоохон байхаас мэддэг. Яг тэгвэл одоо энэ одоо бас Баян Зүрх дүүргийн найрамдлын оройн гэж байсан юм да. Баян Зүрх дүүргийн улаан ухаангийн эцсийн бодолд 014-р анги гэж байсан. Тэр ангид болохоор бэлэг дурслаг команд бас байрлаж исэн. Тэр хашаанд манай гэр одоо байдаг байлаа. Тэнд бол бас л хөөрг, хөөмөл, одоо чулуун сэлбэр анхны одоо Монголд нэвтрээгүй целлулоидн дээр целлулоидн дотор одоо зурх, хөөргөн дотор сэлэх энэ одоо арга ажиллагаануудыг анх Монголд нэвтрүүлжсэн. Бүхий өргөөний тэр одоо байгаа ногоон дээвэртэй тэр ховор
нийслэлдээ 2 давхар байшин анх баригдсан түүхэн байрлалуудын нэг ингээ хоёулахна бүхий өргөний баруун зүүн талд ингээ үлдсэн байна. Энд чинь одоо би аавынхаа хурал болохоор ширээний доор нуугдаал тэгэл хорлон дуусгаар гарч ирэл тэр урчуудын салбар бол гайхамшигтай байсан жижигхэн байртай жижигхэн өрөөтэй тэнд чинь их чинь одоо өдөр болгон тэнд чинь тоглож аавыгаа дагаж ажилд нь хамт очиж ингэж байхдаа аавыг усан бодгаар тэр цэтэн балгаан хөргийг аа бол өөрийнхөө өрөөнд ямар ч юм тавирч байхгүй шүү дээ. Миний аав нэг ширээн дээр л хатгаа ширээн дээр Оросын Ленинград бодгаар тэр үеийн бодог ямар ч гоё чанартай байсан. Тэгэл гайхалтай адилхан яг амьд юм шиг зурхт би биширж ялла. Тэгээд өнгийн харантай гэдэг чи одоо өнөөдрийн өнгийн харантаанууд ерөөсөө тэр казнаг цаасан чалга болчиж өнгийн харантаач ирдэггүй болчиж тий тэр гоё тосон гардггүй болчихжээ. Яг үнийг хэлэхэд миний аав бол одоо ийм мундаг хүн байгаамаа маш даруухан шудраг явсантаа хилмигдэжсэн өөрийнхөө одоо ахмад цолыг хуулуулж исэн хошууд цолыг хуулуулж исэн хоронтой цолоо хуулуулж зогсож исэн би ингээ ярьж хахад миний аавын шатны доор зурсан одоо энэс том хэмжээний уран зургийн санаанд орчээ би аавтайгаа бууг зурж сурж илаа тосон мутгаар тэр нь зориулт юм биш одоо барилгын тосон мутгаар зураал цаашаагдал одоо сургуулийн том нээлт болоод ингэж ялаа шүү дээ. Тэр би чинь одоо аавыгаас өрөвдөн, хайрлан, яаглаар шудраг аавыг маань ингээл хис хэрэгээр аваад явчихдгийг. Яагаад би ингээд хичээлдээ лооцонгоо яагаад олон бичүүлээд байгаа ингэж асуусныхаа төлөө миний аавын цолыг хуулдгийг гэл хар багаасаа ус төрийг мэдэрч эхэлсэн л дээ. Түүнээс өмнө одоо яашил цэцэрлэгт багт өвөө эмээ маань миний гүнж, миний хатан хаан, улсыг удирдах охин минь одоо 5 эрдэмтэй байх хэвээр 6 дахь мэдрэхүйтэй байх хэвээр гэл 5хан наснда би одоогийн чулуун авааны 62 дугаар цэцэрлэгт би даасан үзэсгэлэнгээ гаргачихлаа шүү дээ. Тэр үедээ зурсан би гэдэг анхны минь хөөрөг зураг тэгээ бүр 3 настайдаа 6 сартайдаа 90 сараачин зурсан аргаа би өнөөдөр зургийн спортын онол арга зүй болгочихсон байж байна. Маш айлалтай дандаа айлаалаад илээлэл хүн имэйлгэл шооч тэгэл гэрээр дүүр инээд болгоод байж идэг. Асар хурдан хөдөлгөөнтэй тийм ээж болохоор маш намбтай маш тийм их юмсэг маш дуу цөөтэй маш хатуу тий ээж маань маш хэрсүү тий тэгээд аавыг өөрийнхөө хүүхэд гэж ярьдаг байсан. Миний бас нэг хүүхэдтэй хөөр хиймэн гэж. Тэгээ намайг байхгүй тоолоо чигээд идэж чадахгүй нөгөө зураг урлаг руугаа орохороо улаан цай бие бодохгүй хордож байгаагаа мэдэхгүй хорлогдох гэж байгаагаа мэдэхгүй ийм л юм штэ гэл ээж маань яг л тийм л хүн байсан манаа. Намайг хараад тухайлдж унжсан. Миний аав 2013 онд аав ээж хоёр одоо энэ баруун туруунд амьдарч хахад ТV8 телевизээр намайг бурхнаар бөөлждөг охинтой зэрэгцүүлэл телевизээр рекламтал гараад ч аав ээж хоёр ухаалтал болсон. Тэгэл эмнэлгүүд нь авахгүй ах эгч нар хажуудаа ээжэж аав ээжийг асарч чадаагүй гэл намайг загнаад госпиталийн эмнэлэгт хоёулангийн сэхэнд би сагчээс тэр миний буруу юм уу? Би бурхнаар бөөлждөг хүн юм уу? Би аав ээжийг ямар ч буруугүй сайхан гоцойстой явсны хатлаа хүмүүс телевизээр гүтгүүлснийхэн төлөө би сахиур суучихсан. Тэр чинь нэг удаа биш дээ. Хоорондоо бид нар чи олон үнэр нэртэй нэр хүн тухтаалаа гэд миний ахт уурлах ч үе байна. Тэр Жинжима гэдэг уран сайхны кино байдаг шүү дээ. Тэнд чинь нэг юм өртөө нэг төмөр замын амьдрал гардаг. Гэхдээ тэр кинонд гарсан үйл явдлаас илүү имийг ээж бит гуруула үзсэн. Тэр ноён солиот гэл кино гэдэг чинь байр маар алдаалстай нөгөө ихнэр хүүхэд нь хайл амар тий.
тэр киноноос амар юм үзсэн шүү дээ би. Тэр сая долларын эзэн гэж гадаадд манай улс төрчид ямар муухай юм хийдгийг харуулсан кино. Тэрнээс амар юм үзсэн шүү дээ. Тэгэд тэр үзсэн хүнийхээ баримтат кино хийж чадахгүй. Яг ийм юм болоод байна гэд улс төрчид өөрсдөө хэргийг нуухын тулд жинхэнэ эзний дарахын тулд дандаа нэг хуурамч хүмүүсийг зургатаар яриулаад тэд нар ярихдаа зургат нь бэлэн, мөнгө нь бэлэн, тийм амьдрал туулаагүй гэж бүх үйл явдлыг мэдэж яриад орон сайхны кинонд хитэн тэр бом цацаал, түүхэн кинонуудад хитэн тэр бом цацаал. Ёо, энэ бүхэн бол болохгүй. Үнэхээр би энэ бүхнийг хизээч хүлээн зөвшөөрөхгүй. Өдөр зэрэг хэдэн хүн ярьж байна. Өчигдрийн байдлаар хэдэн хүн ярьлаа? За 10-аас 15 орно. Тэ. Тэгээд заримдаа бол 30-40 хүн ярьдаг танихгүй. Залгсан хүн болгон тэгж ярьсан. Багын л мэдэн штэ миний ээж аав таныг ярьдаг гэсэн. Та ийм хүн байсан юм уу? Би охинтой хэлсэн. Тэд нар чи мэддэггүй байсан юм гэл. Зарим нь болохоор хүй одоо утасч олдлоо сошиалаар яагаад алхуулсан гэл. Тэгээд би үгүй штэ би ойрлоо чарлалц амар тэмцэл энэ болохгүй бүтггүй юм ингээл өвчтгий юм байна. Эсвэл маргаш зүгээр алуулсан ч яа гэдэг ингээд шийдээд ингээд улс төрийн тэмцэл жоолын хэлбэртэй юм байна. Тэр чигстэг мэгстэг яан зүрээр нь ингээл доо хоолойгоо хүрэх гээд нэг л болохоо байсан байх гэдгийг би хэлдэг байсан гээл. Тэгэхээр хальт хараад өнгөрчээсэн гэж ярьж илээ хүмүүс. Тэгээд ихэнх нь таны залуу насыг мэднэ одоо улам гоё агаараа гэж ярьж байгаа. Тэр л сайхан байна. Тэ ганц гэж ярьдгүй гэлээ нэг хүүхэдтэй. Аав нь дайм мөнх гэж залуу байсан. Цагдаагийн актив төгссөн. Баян үлгийн аймгийн хөлийн цэргийн фондд ажиллаж агаад томилогдоод энэ замын үүдийн шалганы постыг дарахаар ажилласан. Одоо манай хадам ээж хоёр маань амьд сэрүүн байдсан шүү дээ. Дарахны одоо хонхор гэж жимс ногооны станцд хоёулаа амьд сэрүүн амьдарч байна. Хоёулаа хөлийн цэргийн хурандаа нар. Тэгээ том хүүн байсан. Тэгээ том үгээ харамсалтаар хүмүүсийн гарт ингээд зэрлэгээр хорлогдож алгдсан ийм одоо харамсалтай цочирдом ийм одоо аимшигтай амьдралыг бид тулсаа. Цагдаагийн актив дахтаа надад карате заагаал баяны самба битэр чи бэлтгэл хийгээл би хамгаалах урлагаар өстой гоё явдаг. Айгу гоё дорсончуудтэй. Тэгэл тэр цагдаагийн активд эмэгтэй сонсогчдыг авдаггүй байлаа. Авч үзээгүй юу байсан. Би хамгаалах урлагаар багш хүн ялангуяа хичээлдэггүй байлаа. Тэгэхэд таныгаа даал тэгэл хаянгаар багш баасан багш бат баасан багш баасан дан багш жоков багш гамбол багш бат багш гэл энэ одоо би хамгаалах урлаг цэрэгжилттэй спорт каратегийн болон бусад бүтэн контакттай уушуу таквондогийн бүх багш нараад би хамгаалах урлагийн хичээл заалгаад тайзан дээр үзүүлэх толтуудыг бүх тайзанд одоо хийж авсан. Манай ханчин аюу тийм маш гоё биетэй өсөх баяр аврах шиг том биетэй. Тэгээд миний хүү аагаад дуурайсан их царайлаг. Тэгээд үнэхээр шудраг. Тэгээд урайхаа туа түмний баатрын удмын ийм хүн байлаа да. Тэгээд улс төр нэг л болохгүй байгааг шударгаар хилдэг. Ерөөсөө маш шудраг хүн байсан та. Хөдөлмөрөөр амьдардаг. Би ч 19-д анхны хайлттайгаа байж байгаа анхны хайр маань би ч тайтай киноны үйл явдал шиг болчихгүй. Тэгээд энэ тэр анхны хайртай хүмүүс маань найз нөхдөйсэн. Тэгээд найзд нь очиж ингээд уулздаг. Хоёр эрэгтэй найзынхаа тэ найзууд маань тэгэл дайм өгч миний эрэгтэй найзын найз нь байсан байхгүй. Тэгэл яг би ч таартай киноны үйл явдал санаанд ороод иттээ. Тийм үйл явдлаар л дэлхийн уран зургийн түүхэнд бол мэдээж монументал, тэгээ реалист, модернист, авангард олон урсгал төрлүүд байгаа штэ. Тэгээд энэ бүхэнд зураачдын өөрийн гаргасан тэр түүх, гайхалтай сони амьдрал туулсан замнал,
тэр одоо бэрхшээл бөгөөд амжилтын талаас тэр эзэмүүд нь бий болсоор ирсэн уламжлагдсан түүхтэй. За миний өөний эзмийн гол одоо онцлог нь бол малын түүхий арьсан дээр уран зураг зурсан, уран зургийн одоо металл өнгийн жинхэнэ одоо уламжлагдсан материал будгуудаар зурсан. Тэгээд хинч Монгол хүн сэтгээчгүй, дэлхийд гаргаачгүй цоош нь одоо уран зургийн даав амьд одоо малын түүхий эд арьсыг боловсруулаад Бүхний одоо зумсан арьс маань гэрэлтчих. Ингээ баг зураг гарчиж. Харж байна. Ийм л гоё өрмөц имийг л одоо би олж харсан юм л да. Тий. Өөрөөр ингээд тэр судас шөрмөс тэр зузаан нимгэн байдлаараа энэ арьс маань тий зураг болсон. Энэ бол хаашаашаага тий энэ бол 2 метр хагастай том зургаар метр 2 метртэй одоо арьсан дээр гэрэлтдэг 3D 5-гар дуут одоо Монгол уран зураг ингээ гарахад бэлэн болж байна. Ингээ зумалцсан байна. За малын түүхий арьсан дээр зурдаг уламжлалт уран зургийн бүх материалыг ашигладаг мөн товгор одоо дэлхийд уламжлагдаж ирсэн монументал чимэглэл баримл хатуу бид дээр хийгддэг гэсэн бол би бол одоо амьд биетийн түүхий эд дээр хийж зөөлөн эд дээр тогтоож эхэлсэн. Үгээр ялгаад энэ гэрэлтдэг синхрон гэрэлтэй ийм энерги болгож өгсөн баг. Энергийн гэрэлтдэг синхрон гэрэлтэй арьсан дээр малын түүхий арьсан дээр зурагдсан. Тэгээд товгор 3D зүйлүүдийг гаргаж ирснээр өөний эзэм эрс ялгагдчих. Үүсмэл бүтээл нь болохоор уламжлагдаж ирсэн тухайлбал энэ үүсмэл бүтээл. Энэ үүсмэл бүтээл бол уран зургийн тосон будаг. Энэ уламжлагдаж ирсэн хоолст, затон, даавн дээр бас гэрэлтгээр хийсэн, товгор хийсэн. Уран зургийн уян хатан даавн дээр чичлэхэд цоорчдаг, буруу зөөхөд сунчдаг ийм эмзэг даавн дээр товгороор хийчихнэ гэж Монголын бодлоо дэлхийн зурагч нар бодоогүй л ахгүй юу. Тэр технологиг олон одоо хөдөлмөрлөдөг сониучхан одоо энэ эрдэм шилгээний ажил судалгаа туршилт их явуулдаг энэ зан чанар маань гарсан л ахгүй юу. Маш олон үйлдэлээр шүү дээ. Сонирхолтой санагдал, ганцаараа баярлал, ганцаараа яриад тэгэл багш нарын минь гой надад цагч хэлсэн үг аавын минь тэр хөөрхөн бүтээлч зан чанар тэгэл бүх өнгөрөөсөн амьдрал маань маш бэрхшээлтэй хэцүү ч гэсэн гой сайхныг илүү мартаагүй муу мухагийн ингээл одоо уйлал ярьчаар мартчихдгийм л да дахиж ярьдаггүй. Иргэд маань эдийн засгийн уналттай коронавирусын давагдшгүй хүчин зүйлийн боломжуудаа алдаа төрн тэрийг хийж чадахгүй. Тэгээд өөр зээлтэй ер нь бол монголчууд ийм хэмжээнд хямралд очихооргүй орноо яаж босох уу гэд надаас илүү хүн бүр бодоод байгаа байхгүй. Тэгэхээр би нэг өчүүхэн хувь нэмэр бас оруулаад эхэлчихвэл хүн бүхэн чинь бас өөдрөг оруулах хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Би ингээд энэ газруудаа зураад энэ уул ус газар шороогоор ард түмэн бахархдаг дэндүү ингээд хөдөө аж ахуй, мал аж ахуй өөрсдийн нүүдлийн амьдралаас холдоод байгаад харамсаад зураад байгаа. Тэгээ тэрийг л ойртуулж таниулах ийм жоохон баталтай энүүгээрээ л одоо яг хөдөө очсон юм шиг яаж би гой зурх уу төрсөн нутаг угаасаа ус аав ээжгээ нутгийг домноод авчаасаа эзэнгүүрээд байна. Зүгээр өвлжөөнүүдээ сэргээчээсээ дурсан санаасаа хүүхдүүдтэй би их орон чи аав штэ би их орон чи ээж штэ очиод үзүүлт ингээд би ингээд ийм гоё их орон төрсэн ийм гоё нутгийн эцэг чи ийм хүмүүс ээ бид нар их оронтой төрсөн нутагтай хайртай гэд хэлэх нэг үгтэй байгаасаа ядаж тэгэл нэг хятадын фото гэрэл зураг айгүй олон хортой ингээ хэвлэгдсэн хүүхдүүд хятад маягийн хээ ухаар айгүй хөөлгөх юм их орон төрсэн ийм гоё нутгийн эцэг чи ийм хүмүүс ээ бид нар их оронтой төрсөн нутагтай хайртай гэд хэлэх нэг үгтэй байгаасаа ядаж тэгэл нэг хятадын фото гэрэл зураг айгүй олон хортой ингээ хэвлэгдсэн хүүхдүүд хятад маягийн хээ ухаар айгүй хөөлгөх юм